Эрхэм үнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Гүндүүгээрээ нэвтрүүлгийнхээ илж дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт Урангай аймгийн Тарагцмын харайт өх Монгол улсын начин Батмөнхийн Сэнгисрэн хүрэлцэн ирсэн байна. Начин Тарган давтаа сайхан зүсэж байна уу? Тарган давтаа зүсэж байна. Сайхан уу. Ажил бол өндөр байна Өө уу? өндөр сайхан. За таны бэлтгэл сургууль сайн байна уу? Сайн байна. За одоо ч наадамд өгчөөд ер нь бэлтгэлдээ гарах маягтай болж байгаа шүү тийм. Ер нь л гарах гал. 100 жилгээ. Бэлтгэн гарах байхаа. Тэс чинь ойр мөглө гос ер нь бэлтгэл гайгүй байна уу? Заал танкинд бас гараад барилдаад байна шүү тийм ээ. Том ой болох ч ингээд бэлтгэл хийгээл байна. Аа. Ер нь заалны барилдаанд алгасгүй гараалаа. За ер нь Урангай аймгийн Тарагцсан гэж тоо. Энэ сайхан нутгийнхаа нэрийг олон жил зарлуулж барилдлаа Монгол өхөн дэвжээнд. Ер нь нэг сайхан нутаг бас аав ээжийн талаар дурсахгүй да. Тий, манай Тарагт нутаг бол бас дээр үесээ Хөхтэй 12-ийн банд Аслангийн одоо бас нутаг. Тэгээд миний аав ээж Тарагт нутгийн бас онгон хүмүүс. Ам бол зургуул. Миний дээдлийн ах бас барилд насалдаг сумын занзалтай. Ахыгаан дагаад л одоо бүх одоо сонирхож хорхоос ч эхэлсэн дээ. Манай аав ээж бол ээж маань одоо багш. Аав маань малчин. Тэгээд бүх төдийлэн сайн мэдхгүй манай хоёр тэгэл ахыг барилдаал. Би дагаж барилдаал одоо манай хоёр бүхэд одоо дуртай болж бүхийг мэддэг болсон. Манай ээж бол одоо бүхийг бол алгасахгүй үзнэ. Ер нь бүгдийг нэрлээ шүү. Та золгүй бүгдийг л ер нь нутаг усаар нь мэдэн шүү. Ихэд дуртай байсан тийм. Аав ээжээрээ бас бүхэд оруулсан гэж бодоод тхүүргээ. Тэрнээс өмнө бол одоо манай аав ээж чинь бол бүх үздэггүй байсан. Бүх сайн мэддэг ус. Бүгдүүдэн барилдаад эхлэхээр яах аргагүй л бүхэд сонирхолтой болол. Тэгэл бүх сайн үздэг ус баг. Одоо бол манай аав ээж энэ залуучууд бүгдээ л нутаг устай хэлээ шүү. Бүхийг алгасахгүй үз. Намайг барилдсан ч барилдаагүй үзнэ. Сумын заанаад гэж үздэг. Бүхий тийм байна. Их дуртай болж тэгвэл тийм. Дуртай. Ер нь анх Монгол бүхийн ямар цол хаана яаж авч ээж аваа хоёроо бас баярлуулж эхэлж ив. Би чи сумын заан цолоо Урангай аймгийн тойргийн барилдаанд авчихсан. Тэр хойд нэг олон хүчтэй тойргийн барилдаад цолоо гэдэг байсан. Тэгээд тэр барилдаанд явах гэж би ч өдөө байсан. Аав ээжээр бас явуулах хойрогхон тэр үед чинь намайг бас нэг цол авчин гэж бодоагүй байсан баг. Дөрний усал тэгээд хүмүүл муутай тийм л байсан баг. Тэгээд одоо бас нэлээл юм болж очиж барилдаж ирсэн. Аймгийн төвдөр. Тэгээ манай ах бас барилддаг. Ах маань ирд барилд гэж хэлүүлээд тэгээ би очиж барилдаж ирсэн. Тэгээ ах дээр хоёулаа ах төрүүлээд би хоёр дараад хоёулаа сумын зааныг өдөр болоод. Тэгээд аав ээж дээр очсон. Нэр сумын зан болсон гэж үгээл. Тэгэл нэх бас сумын зан цол гэдэг нэг ч яаш явахгүй байгаа болтал байсан тэр хоёр. Тэгэл нутгийн ах нартай барилддаг ах нар хөдөөчөнд сайхан ах нартай барилдана. Нутгийнхаа ах нартай барилдана. Тэр ах нартай сумын зан боллоо гэж хэлсэн. Нэг итгэж өгөхгүй. Энэ чинь том цолтой бүх болоод явахаас өмнө ганц нэг барилдаж үзье. Ингээд сумын зан цол гэдэг чинь юм амархан байд юм уу гэж ойлгоод тах шиг байна. Тэгээд ганц нэг ах нартайгаа барилдсан. Тэд нар тэгээд ер нь ганц нэг барилдаа ойлгосон баг. Энэ үнэхээр сумын зан болох хэмжээнд болцсон байлгүй гэж ойлгосон баг. Тэрээс би сумын зан болчлаа гэж итгэж өгөхгүй болтой. Том бүх болохоос өмнө том бүх болоод явахаас өмнө ганц нэг барилдаа дүүтэй гээл хүмүүс ч барьж аваад байсан. Одоо ах нар бас нэвтрүүлгийг үзээ тэр дурсамжийн сэргэндээ тийм ээ. Сэргэж байгаа байлгүй. Хин гэж байсан тэд нэрийг бас нэр усаар сайхан ярил манай өдөөний улсч нутаг усныхнаа ярихаар их дуртай байдаг шүү. Тий, манай нутгийн ер нь ойр хавийн ах нар манай ахын найз нар гэж олууллаа л да. Сором гэдэг одоо манай ах сумын за. Тэгээд тэдний найзууд нь ахтай хамт ирээл барилдана бүгдээрээ. Тэднэрт чи би ер нь ихэнхдээ эхний үедээ ер нь давддаг. Би ахыгаа бол ерөөсөн давддаг байсан. Ах үдээр одоо нэг мал хойд явах болохоор л барилдана. За чи нэг 10 барилдаад нэг давал би явъя. Чи 10 барилдаад 10 хоног чи явна шүү гэдэг. Тэгээд бид тэр барилддаг.
Тэгээ би чинь барилдыг ихээр нь за тгий нэг явах дургүй байсан юмд дургүй байгаа шүү дээ чинь. Тэгээд барилдах боломж олж байгаа юм чинь. Тгий гэд. Тэгээд нэг ажчихснаатай их үздэг байсан. Тэгэл ер нь ихэнх гэтэл тэр ажлыг чинь би хийдэг. Нэг давч чадахгүй бол тэгэл өнгөрөө тий. Тэгэл Тэмэрхүүл сонтой байдаг байсан лөө. Тэгээ өдөөний ахын найз нар нөхдүүд тэгэл одоо сайхан бөхөлөөрөө гайл. Өчигдөр яаж яриад зүгээр гоё ярьж тах болж байна. Тэгэд энэ ер нь хөдөөний хүүхдүүд бол ялангуяа эрэгтэй хүүхдүүд хар бор ажил их хийн мод цагаалахаас өксүүлэл тэгэл одоо энэ адуу үдээтэй нас олдохоос өксүүлэл ингэж их бяр сууж тамир суудаг юм шиг байна. Таны хувьд бас энийг бол ер нь тойроогүй байх гэж боддог шүү дээ. Тийм тэгэл хөдөө чинь нөгөө бетонтаа ус бариад ирэхээс өксөөгөл гар хөл чангардаг байх гэж боддог шүү дээ. Тий. Тэгээд тэр сумын зам болоод болчоод би ахтаа намайг их аав ээжээр хойрог явууллаа шүү. Ирсэн болж игээд ингээ ахтайгаа ярьсан чинь манай ах тэгэхэд над хэлсэн. За ах нь одоо аав ээжээр хэлнэ. Одоо дуртай юмд сайн явуулж ер нь гэж хэлнэ. Аав ээжээр тэрнээс хойш бол одоо тэгэл барилдаа байна яв ихэд бол бүх юм боломжийг хангаж өгч явуулдаг болсон. Тэгээ би чинь хөдөө явахдаа хөдөөний овооны наадмуудыг тойрж их явна. Тэгээд тэр хэд ч нэг өдөөнийхэн чинь нэг унаатай буцаглалтай аав буцаглалыг улаацалтаад байдаг. Сүүлдээ тэгээд надад нэг муух моцыг л босгож өгöd. Тэр үед одоо нэг орсон моцыг байсан. Тий. 5. Тэр чинь би ч одоо ер нь мотор хороопгүй задлж ухсраад л янзчдаг. Дуртай юмд явах гэж юм яах. Хөдөө зогсчод байлтай биш. Энд тийм болцсон юм. Тэгэл ерөнхийдөө тэр овооны наадмуудыг ер нь л ойрхон хэдэн километр нэг 50-60 км-д наадан болж ийнэг сонсгол юм бол ер нь очдөг байсан шүү. Тэгээд тийм их дуртай байсан. Тэгээд тэр дур сонирхлынхаа дагуу явж байгаа бөхрөө орсон. Тэгэл ер нь овооны наадам төвж эхэлсэн байх нь шүү дээ. Овооны наадамд хэсэг эхлээд ундаг байсан. Тэгээд гашир ах нарт унан зарим үед сайхан барилд нэг жижигхэн ийм тэмээний зурагтай хэвс болоод тэр хэвс мэвсээ авах мөн ч их гоё гэртээ нэг өстэй нэг нүүр бардам ирдэг. Тэгээд аав ээж бас урам үг хэлэхээр бүр сайхан тэгээд дахиад өөр наадам байгаа болов уу давтлаа чихтэй сонсоод сургалаад хайчдаг. Тэгж барилддаг байхдаа та ер нь хүнээр ингэж нөгөө багш магшаа бүх юм их зэх заалгасан тийм байсан юм зүгээр л өдөөний байгалаараа нэг яг л нэг дээлтэйгэн барилдаа сурцсан тэр байгалаараа л явж байгаа. Тий. Тэгээд ер нь яг тэгж хөдөөгөөрөө барилддаг байхдаа та ер нь цолтой бүх ээжийн хот мотоос очсон. Хот мотоос очсон тийм бүгдөө барилдах боломж байхгүй. Тэгэл хөдөөний овооны наадмд чинь дээлэн нэг сумын зан залтай хүн ирнэ. Тий. Тэгэл сумын заахан нартай давхтаа давна унахтаа унаа ихний хэсэг бол тэгэл нэг дундуур барилдаал тэгэл дуртай. Эндээний мөнгө аав ээжээс гуугаал тэгэл ингээл явдаг. Тэгээ их том шагнал дээр гэрэл нэг дэм жижиг хэвс дээр. Тэр чинь өндөх урам өгчээсэн байх юм шүү дээ одоо бол тий. Тэр чинь тэгээ дахин нэг газар хад чинь аав ээж хүүхдээ байна юм гэл хад чинь тэр чинь орж гарах болгондоо хараал тэрсэн хүүхд байх. Тийм гоё л байсан. За тэгээд энэ авраг үеийн тамирын дээд сургууль дээр суралцаад бол одоо яг үндсэндээ бол одоо төр данстай бүх болох тэр үе эхэлсэн баг. Ер нь яаж явж байгаа та энэ авраг дээд сургууль руу орж энд ер нь ингээд бүх болох яг замаа эргэл туцалтгүй тавьсан юм бэ? Тий, Харангай аймгийн үндэсний өхөн улсын аварга болсон Харангай аймагт. Тийм тэгээд тэн дээр очиод би барилдж ийсэн адийн хөөгчдөд харсан. Адийн хөөгчд бас тэр үед бас боломжийн барилдчаар хөвөнө гэж л харсан баг. Тэгээд намайг ягаад тэр нэг урилга өгсөн. Манай аварга сургууль дээр суралцахыг орж яана гэсэн урилга өгсөн. Тэгээд би тэр урилгатайгаа очисан аав ээж манаас сайхан хүлээж аваа. Тэгээд аварга сургууль дээр үндэсний өхөн анхны үндэсний өхөн анги тэр жил нэгдсэн. Тийм. Тэгээд манай 30 хэдэн залуучууд нэг ангийнхан болж бие бинийгаа эрлэж тэн дээр их бэлтгэл сургуультанд их шамдаа байдаг сайхан залуучуудтай нэг анги болоод бас нэгээд цавшаад харсан. Тийм. Бид нар чинь бэлтгэл сургуульд их сонирхолтой дур сонирхлоороо ирсэн залуучууд байгаа шүү дээ. Тэгээд ер нь суучтаар орж бэлтгэл хийн, хичээл дээр орж бэлтгэл хийн. Тэгэл ер нь олон сайхан цолдонгууд төрсөн манай ангис. Ангийнхнийг нэг сайхан дурсахгүй юу тийм ээ? Танай ангис ч одоо улсын начингууд байна, аймгийн арслангууд байна гэдэг.
Тий, манайх ч одоо улсын 3 начинт. Ганжад байна, Дарханбат. Тэгээ аймгийн арслангууд 5 6 аймгийн арслан байгаа. Ганцоож, Тайван, Батгэрэл гэж байна да тийм ээ. Батгэрэл, Баттөвшин тэр хэд маань одоо сайхан улсын цолны төлөө сайхан бэлтгэл сургалт хийгээл улсын цолны интэл барилдаж байна тий. Тийм байна. Заалтын хэмжээ өгрөөл тийм ээ. Тэгээ тэр олон сайхан залуучууд бэлтгэл хийгээл яаж яхад яхахгүй одоо ингээ эргээд бодож яхад тэр зааланд нэг ингээд шигшигдээл үлддэн штэ нэг би даалтмал да бас нэг гар дээр арай илүү дээд сунаагаад байсан тухайн үед тийм улсууд нь бас шигшигдээд арай дээшээ явж барилдсан юм уу гэж харагдаад байд. Надад. Аа. Тэгэл нэг бэлтгэл дууслаа одоо өөрөө юм игрээ гал одоо өшиг тэгэл хэлэнгүүд үлдэж байгаа одоо бодоод тахад үлдэжсэн хэдэн л одоо бас нэлээд гайгүй дээшээ барилдаад байгаа юм уу гэж л анзаарахад байд штэ. Тэгэл тэгсгээл гараа өвчтгүүд нь үл тэгсгээл байж байна. Тийм тэгсгээл ерөнхийдөө манай ангийнхан жил ер нь л бие биентэйг ингээл бие биенийгээ гурцтаал тэр нүгэн сунаахан сунаагаал гар дээр сунаахан сунаагаал өсрөлт хийгээл ингээл ер нь бие биенийхээ ер нь л ард гарахыг л хичээж бэлтгэл хийдэг гэсэн. Тэгэл арай л сүулдэж гараад байсан хэдэн л дээшээ барилдсан юм уу гэж харагдав. Аа. Нэгдүгээр курсын төгсөөд аймгийн арслан болжсэн гэж байгаа. Тэгээд одоо танай ангийнхны чинь бол одоо аврагын сангийн ангийнхан гэж одоо танаар овгуулж яваад байдаг. Энэ одоо эрт аймгийн арслан болсон болохоор тэгээд сангийн ангийнхан гэж нэрлсэн юм уу? Одоо ангийнхнаас хамгийн ер нь сайн барилдсан нь болохоор сангийн ангийнхан гэж нэрлсэн юм уу? Ер нь ягаад танай ангийн гэж сангийн ангийнхан гэж нэрлэх болсон юм? Мэдгүй одоо нэг арслан болоод ирэнгүүт л одоо тэгсэн байх юм. Би чинь хаврын төгсөж явал намар арслан болоод ирсэн. Тэгэл сангийн ангийнхан нэртэй л болсон юм тий. Тэгэл бас яг хоо тэр сайхан аюу хүмүүстэй нэг хамт олон болоод бас тий өөрийгөө юугаар анги хамт олноо зарлуулад бас нэг заал тагимд гайгүй барилдаад байсан болохоор манай ангийнхан нэг бас тэг тодсгож ирсэн байх гэж боддог. Ер нь таны энэ аймгийн арслан болсон түүхээс их сонин гэдэг үз. Наадмын бэлтгэлд гараагүй нэгдүгээр курсын төгсөөд бэлтгэл авчаад гэртээ байж байгаад аймагтчууд өрүүлсэн гэж ярьж илүү. Тийм би чинь өвлөн бэлтгэл бас нэлээд гайгүй сайн хийгээд байдаг гэсэн. Тэгээд нэг хагас бүтэн сайдэр би чинь аврагын дотор байранд байдаг гэсэн чи. Нэг бүтэн сайдэр ганцаараа байж байсан. Ер нь л нэг бэлтгэл хийчмээр. Нэгөө зүгээр амарчмааргүй санагдаад. За. Тэгээд манай байрнаас ингээд ойрхон тойроод А зал руу ордог байхгүй. А зал руу би бэлтгэлийн хувцсыг өмсөд орцсон. Тэгээд энд баахан бэлтгэл хийж илж нөгөө шалнойтон хувцтайгаа гараад ирсэн эвгүй салхитай байсан. Эвгүй салхитай байсан. Тэгээ гүүгээд өрөөндөө ороод хуцсанараа солиод устсанд орж байжсэн. Тэгээ ер нь л би хаа нэг л арзаагаал эвгүй байгаадсэн. Тэгээ шөнөөс нь ихлэ халуураад амар гатгаа аваад. Тэгээд гатгаа аваад өөшөг мөшөг ер нь устцсан байна гэж ихтэйхэн сүйд тайл том гатгаа авсан. Тэгээд ээж маань хүрээд дээр одоо би ардын журмаар имчилсэн надах шиг. Энэ би 3 дугаар имлэг дээр очиж зураг авахгүйсэн ч өөстэй нэг говтгүй болцтой амар болчих надах шиг гэдэг. Тэгсэн ээж маань хөдөө хүрээд адууны махтлах тавьж янзалж игнэ гэдэг. Тэгээ яваад очсон нэрэн чи очиод ээж дээр очиж сайхан болоод нэг сар гарan болоод эргээд ирсэн. Би гайгүй сайхан болчоод ирээд бэлтгэл хийж байсан. Тэгсэн чинь хавиргаа мултлаачихсан. Хавиргыныхын толгойг мултлаачтээ. Хилчин дээр очиж бэлтгэл хийж яваад. Тэгээд бас хавирган дэмжиглээд юм хийж болдгоо хөл гар дээр өсрөө байж исэн. Өврангай аймагт хавар нэг барилдаан болох гэнэ гэдэг. Тэгээд очсон чинь тохоогоо мултлаачсан. Барилж байгаа. Тэг барилдаж байгаа. За тэгээд ингээд ямар ч бэлтгэлд гарах найдваргүй болоод тохоогоо ботсон. Тэгэл хөдөө аав ээж дээр очиод манайх нэг тэр жил нэг гантай жил байсан. Өөд гарч ирээд задгаа усгүй нэг худаг татдаг газар буугаад. Тэгэл малаа хайр нь услаад. Нэлээд том ховоотой тэгэл малаа асуусаар угаал бэлтгэл тэгжил бэлтгэл болсон. Тэгэл тэр жил чинь аймгийн наадмын өмнө уян сумын баяр наадамд очиж төрүүлээл. Тэр жил чинь одоо би чинь нэг наадам зүгээр сайхан наадамд чих санаатай цол молгоор ирсэн юм байхгүй. Одоо би яаж нэг юм бэлтгэлд гараагүй гэж бодсон. Уян сумын наадамд очиж барилдсан болж гэн ерөнхийдөө сайхан барилдаа төрүүлчих. Хомхоо гайгүй болсон. Гайгүй байна. Тэгээд наадмын
манайх ч аймгийн наадам аймагт ойрхон байсан. Тэр наадам тэр жил аймагт ойрхон байсан. Тэгээ би гэртээ ирж өдөө уянгийн наадам дээрээс ирж гэртээ хандчаад өглөө боссон ч аав манай тэнд нэг бүхчүүдийн бас шүтдэг манай өөрөнгөний шүтэн болсон аав хайрхан гэдэг нэг хайрхан бит. За. Өглөө аав эртүү боссон байжсэн. Миний хүү босоод хайрхан дээр гарч ирэхэд. Наад нүрэлж би нэг цолмол нэг юм бодохгүй байгаа юм чинь. Гүй нэрдэг юм аав хэлж байгаа юм чигээл нөгөө моцоглаасаа жавал дахиад очсон. Нөгөө моцогл чинь бэлдэн очиод зогссон. Тэгээд дэше хад жолоотой юм чинь тэгэл алхсан. Нэлээ алхаж гарч дэлбэрж мөрөгчөөл ирсэн хоолцоо хийцэн мэнийж. Тэгэл тэрийг ичээл моцоглд дахиад аймаг орсон. Нэлээд зайтай тавьчаад ахыхаа гашаанд моцоглоо тавьчаад тэгээд алхаж байгаа зөнкөө үрээд. Тэр чинь нааданд барилдах гэдэг юм шүү дээ. Тэр чинь уулаад алхаслаа. Тэгэл энэ чи нэлээ хоол моцоглоо тавьчлаа. Тэгэл наадам руу алхаж ийн очиж барилдчаад хоёр давц нөгөө ахих руугаа эргээл зөнкөө өрөөл алхаж ийн ирээл моцоглоо аваад гэртээ ирж хонвар санагдаад ойрхон 10-аад км лээс. Гэрлүүгэн тавьчихлаа. Одоо үед чинь бол хүмүүс чинь нөгөө буудалд массаж хийлгээд байж байгаа баг тийм маа гэж яаж байгаа тий. Тэгээд очиг хоолунд идээд хоёр давчлаа гэсэн аав ижирээ сайн байна минь нөхөө. Маргаа сайн хурцаарай л гэж. Оо цол молны тухай юу ч ярьсан аав ээж ярьсангүй би ч ярьсан. Сайхан унтаад өглөө болсон чинь дахиад минь нөхөө хайрхан дээр гарч итэр. Өчигдөр сайхан байсан. Гэдэг чинь. Гэр нөгөө хийгээд нөгөө 3-5 маа эхлэх гэж гэдгийг чинь мартцаад нөгөө хайрхан дээр гараад өгчлээ. Нар битүүл гараад. Тэгэхээр яг хайрхан дээр гарсан нар гарч байна. Тэгэл тэр чинь бас нэлээд том хайрхан шүү дээ. Нэлээд мацаж гарна. Тэгээ 2 өдөр дараалан гарчлаа. Тэр одоо бэлтгэл болсон байдаг байж магадгүй. Нэлээд тамир шалгаж иж гарна байсан. Тэг. Тэгэл ирсэн чинь аав ээж өнгөтэй минь нөхөө гал хоолунд хийж өгөөл. Тэгэл нөгөө моцоглоо оноо дахиад явсан. Нөгөө газараа тавьчаа дахиад баахан алхсан. Нэлээд зуурсан маягтай юм зэгэлтгэр орсон. Тэгэл тэнцэн сайхан барилдаал 3-ын давааны ам аваад төгсгөл рүүгэн 4 бүхэлддэг байхгүй. 4 сумын зав үлдлээ. Уг нь тэр нэг сумын заануудыг чинь нуглах хэрэгтэй шүү дээ. Ам авахгүй тийм аймгийн нутанд аймгийн золтой хүн барилж байгаа нөхцөлд. Тэгээд одоо ингээ нугурчлаа Балдбаатартай нугурчлаа гэж ахтайгаа яриа сууж ирсэн. Тэгсэн чинь тэргээр өөр ам авахар боллоо гээл юм болоод. Сумын зан нам авах гэж байгаа юм. Тий. За. Тэгсэн чинь мегмар сүрэн ам авахар боллоо. Дотоолын мегмар арслаа юм. Тэр чинь дотоолын мегмар сүрэн ч гэсэн амар би хаач гिचгтэй христэ нэг гөлийсэн бар юм л. Яваал зарай намайг авч за ер нь л намайг авч магадгүй л гэж бодлоо л дээ. Нөгөө Батөрч чинь ади хүүхчдэр бэлтгэлд гарцсан. Тэр гурав чинь л ер нь цал ах хүүхчүүд гэдэг хүмүүс яриад байдаг. Тэгсэн чинь намайг авчлаа. За тийг намайг авч таарна гэл. Тэгэл гараад сайхан юу ч бодохгүй сайхан барилдал шуудгнаас мордол тавьсан. Жохон том сул аавна гэд биеэ барьсан байсан байж магадгүй. Би амархаа хийчихдээ. Тэгээ 4-ийн даваанд одоогийн 8-гийн Арслан Ганбаатар гэдэг нэг хар орны ах үйт. Бас жоохон харж яваад доо тийм арслалтай. Ахтай очсон. Аагаар барьж ин тэгээд гар өрөөл үтцсэн. Сугдаж мордоол тавьчихлаа. 4 давцсан тоохгүй. Тэгээд гараал нөгөө наадам талбай тойрол хонж өрөөргүүлээл яваад. 4 давцсан. Хүмүүсийн тэргээр чинь л божигнаад байдаг. Би хонж өрөөргүүлээ явчихдаг. Юу ч тийм бодсон юм байхгүй. Тэгсэн цэвэр содонтой таарлаа. Тунчлаа бид. Тэгсэн нөгөөд чи бас л амар бяртаа би хаач гэж гитээхэн гоё бэлтгэл сургуультанд жигтэйхэн сайхан байгаа болтой л байна. Тэгээ дайрж гаал намайг сугдаал хөнтрөөл ард гарчтэй. Нэг мэдсэн л ардаа алтцсан байдیں۔ За дүүрс ирэг ингээл гараа явуулсан чинь нэг далбааных нараас бариад авд. Тэгээ дохож яваад дээшээ эргээл гівтцэн нэг яг доороор л ундий. Тэгэл нэг начин болчихлоо. Тэгээ начин болоод нөгөө тугч нь хойш юм байгаа хайрхан чинь нэг баруун талд байгаа. Тэгээ би давчаал баруун тийш би ерөөсөө хайрхан марханд мөргий гэж ерөөсөн бодог. Ус нэг байгалийн тэн өглөөнд гарцсан болохоор ч тэр юм сэтгэл байсан юм шиг байна. Ингээл даваал начин болчлоо штэ гэж бодоод тугруугаа хүн чинь гүйхстэй. Тэгсэн чинь баруун тийш гараад гүйсэн чинь манайх хөө санга тугч хойшоо гэдэг бичлэгийн дараа нь байдаг байхгүй. Тэгсэн чинь би хайрхан руугаа гараж ашиж мөрөгчөө. Тэгээд тугруугаан дэвдэжсэн тийм бичлэг байдаг байхгүй. Тэгээ бас нэг тийм байгалийн тийм юутэй холбоотой байдаг шүү.
Сони юм тий. Би тэр хайрхан дээр 2 өдөр дараалан гараад сных юм уу тэр их л сонь. Тэгээ би ерөөсөн тэр хайрхан давчаад гүйж мөргөн гэж бодоогүй. Яасан чи нэг мэдсэн жил очиод мөрөгцсөн. Тэгэл начин болоод уул усан дуудаад байсан юм шиг тий. Тийм л юм шиг. Бас нэг холбоотой байдаг гэж үний юм шиг. Хотгийн уул усыг үйдэг гэж одоо үнэн л байх нь тэр. Тэгэл чигээр яваал төрүүлсэндээ. Багхуу начинтай одоогийн начин багхуутай аймгийн зам залтай байхад тохио шүү дээ. 6 дээр тунаал. Багхуу начин чинь танаа наадмыг авчих гээд нэлээ айлгсан сарг байдгүй тийм. Тий ахмад хөгжүүд манаас наадмаа алж болохгүй энэ чамд найдвар байна шүү. Чи зөрөгтэй хөрөлдөж шүү. Давх хунах нь ерөөсөө хамаахгүй. Чи зөрөгтэй юм л хий. Бэл одоо Батбаягийн мах цаа намайг. Чи зөрөгтэй л хөрөлдөл хай шүү. Тэгсэн тэгээд ерөөхдөө хөдлөж чадахгүй байсараа байгаа золгосон. Золгоон дээрээс мөргөөд тэгэл манайхан бүгэн боёо бас. Тэгсэн манай найз бүрвч болон бид нэг үйл дээ. Бүрвч болон манай анхаахыг тэнд авч тавиал миний хажуугарстай сүнгэнэл буусан. Би ч тэнд дэвж намайг хайж явахад бүүж хайсан шүү. Нэлээд зайнаас миний хажуугар ингээл нисэл буус. Манай бүүжээс сэтгэл хөдлөлтөө. Тэгээ бид тэр үзүр төрөнд сайхан барилдаад тэгээд санаанд өгөөж галарсан болсон доо. Нэг актер начин болый аймгийн начин болчихсон гэж бодоогүй бэртлэгэмтэлтэй байсан болохоор нэг барилдандаа л гэж бодож байсан баг тий. Тэр жил бэртлэгэмтэл аваагүй байсан бол бас бэлтгэлд гараад бэлтгэлээ илүү гэтлээд мутлаа хийчих байсан юм илүү юм тэгэл цаанаасаа учиртай байдаг. Нөгөөдөлтэйгээ хамт бэлтгэл хийчихэр нөгөөдөл чинь бас дасцсан эвгүүч байх байсан юм билээ тий. Ихч байсан юм билүү бас залуу хүүхдийг гүйлэг гүүж бариад одоо бас нэг бэлтгэл цөмөрч өгч байсан ч юм уу тийм ээ тийм барилдаа нийтдээ ирэхч байсан гүүч байсан тийм ээ тэгэл юм учиртай л да тэгэл нэг юм бүрдэл тэгэхээр ээжийн гарын хоол худгийн хаваа татсан хоёр л ер нь том бэлтгэл болж тээ танд тэгсэн баг худгийн хаваа чинь бас нэлээд гүнзгий бас том хаваатай тэгээ тэр авийнхны мал ирнэ тэгээ өөрийнхөө малыг өсөлчөөд хүн чи яваад өгөхгүй бас нэг татаадахаар гар хөл чангараад байгаа юм шиг өргөөд бас мал ирүүл усалчихсан гэсэн тийм бодолтой болцсон. Сайхан тий. Өөр тэнд хавьд чинь барилдад ноцолцгоор залуучууд байхгүй. Тэгэл харин хаваа татгал миний бэлтгэл болтаарсан шүү. Тэгээ сая ярьж байна л да та одоо сугдаж мордол хайжлаа гэж аймгийн наадам дарслан болох тоо. Ер нь энэ таны барилдааны ер нь хараад байхад яг гол мөхийн сугдаж мордохыг харцагдаж дайрах тий. Яг энэ мөхийг ер нь танд хэн зааж өгсөн? Яаж энэ мөхийг ер нь сурч ийсэн? Энэ мөхийг ерөөсөө л тэгэл хүүхэд байхын л барилд гараад сугддаг. Энэ одоо бас өөрийн нэг бие онцлог таарсан тийм хөдөлгөөнийх нь юм цаанаас нь байдаг гэдэг ч боддог. Нэг актер чи ингэж сугдаад ингэж мордож шүүгээд нь тэлжсэн хүн байхгүй. Өөр ер нь та энэ барилдаанда ер нь яаж барилдааны нэг жоохон баялаг болгоё гэж бодож ямар мэх сурыг гэж ер нь давтчихъя. Золгоо лав барьцнаас л ерөөдөө ихэвчлэн бэлтгэл сургуультай хийгээд байдаг байсан. Тэр л одоо миний барилдаанд алдаа бол таарсан шүү. Ер нь цэрвнээс наан жижиг жижиг хөдөлгөөнөд автахгүй том барьцны барилдаанууд хийгээд байсан. Болохоор одоо барилдаанд бас сайн нөлөөлөг баг. Жижиг юмнуудад автаагүй тийм ээ. Би тэгж л боддог. Тэгэхээр ер нь байнгын том барьцтай барилд нэг 40 уудна тэгэл олон даваан дээшээ гарч ирэхэд зуцна гэдэг. Олон даваа тиймэрхүү юм шиг шүү дээ. Та ер нь ингээл таныг одоо бүхэн өргөнд ингээл барилдж байгааг чи харахад хүнийг үл жоохон бяраар нойлож ааглаж барилдах гэдэг л та тийм ээ. Энэ таны ер нь одоо энэ сайхан байглаас заягдмал бяруу та энэ бэлтгэл сургууль хийсний хүчинд юм бяр суусан уу? Энэ ер нь барилдаж эхлэхдээ л ер нь жоохон барилгахж барилддаг тийм ерөөсөн тийм байсан. Энэ яг би ихээс төрсэн тийм өгдөл байсан тий. Тэрнээс би яг тэр бэлтгэл хийгээд бяр ороод байсан юм бол байхгүй гэж боддог шүү. Та ер нь барилдааны бэлтгэл голдуу хийдэг байсан уу? Энэ штанг. Ер нь аль алийг хослуулаад хийдэг байсан. Ер нь хүчний 3 төрөлттэй аль нь таныхын үзүүлэлт нь илүү вэ? Ер нь гайгүй нуруунд даал гайгүй дамиртай бол гэж үздэг шүү дээ. Даталт маталтай бол ер нь гайгүй. Тий.
хэд вакцины татах? За нэг 300 хүлээл татна да. Тий. Гэхдээ нэг актер бид нар чи паверын шиг банкын дэшээ жингээ хонос үздэхгүй л дээ. Ерөнхийдөө давталт олон давталтай хүчээр тогтоох маяг бэлтгэлээ. Ер нь бол нуруу татвал татаад байхаар шинжтэй л байдаг шүү дээ. Тэрнээс суулт муултанд миний шалахгүй. Заалт амхимын барилдаанд ер нь яг хизэнээс гайгүй сайхан барилдаж эхэлв. За би чинь 2007 онд бол яг хөө тэгж ингээл нэг дөрөв мөрөв аймаг зэрэгт нэг дөрөв мөрөв даваал тэгэл ингээд байдаг ус. 8 оноос ер нь сайхан барилдвал барилдчихар болоод ирсэн шүү. Тэгэхээр сургуульчс болоод байсан баг. Ер нь л нэг аймаг зэрэгт очиод төрүүлчих юмсан, шүгүрчих юмсан гэсэн хүсэл мөрөдөлтөй очдог болсон байсан шүү. Мөнгөнбаатартай үлдэж анх төрүүлчихсэн юм. Тий. Дэмүүл арслангийн нэрмжт барилдаа ингээд томоо барилдаа болчихсон аймаг зэрэг. Тэрэнд төрүүлж бүхэн өргөн анхныхаа төрөг авч ил. Бүхэн өргөн дэр нь ингээд анх төрүүлчихнэ гэдэг чинь бас би ч нэг дээшээ барилдаад авах боломж байна шүү гэдэг урам зориг бол их өгнө үзэнд. Ер нь өгнө шүү дээ. Би төрүүлчих байгаа юм чи одоо 98 жилдээ давтаад захаад төрүүлье. Улс аймаг сайхан барилдчихъя. Тэгээ сургуультай сая гээд яг юм бол болохоор юм байна шүү гэсэн бодол ер нь өөрөө ирэхгүй л төрөө шүү. Танай одоо 80-аад оны дунд үеийнхэн нэгэн үед бол одоо бас Монгол өхийн дэвжээг эзгэнж сайхан барилдлаа тийм ээ. Олон хүмүүс үзэгчдийн гайхшруулсан сайхан барилддаг бүхчүүд олон төрлөө авраг гарслан гард заанууд гэх тийм ээ. Тэдэнтэй одоо нэгэн үед ингэж бас Монгол өхийн дэвжээнд нэгийг үзэж явсан. Эд сайхан барилдаж их үед ер нь танай үеийнхнээс одоо хин бас барилдахад их ивгүй байв. Ер нь үеийнхнийхээ барилдааны тухай таныг сайхан уучлаа. Даваатар гарцгадлаа олон хүнсэн да. Энд гарцаг болдог жил нь аха аймаг зэргийн цолтой хөгжлийн барилдаанд нэг бол дөрөвдөр нугараад ундаг. Нэг бол дөрөвт үлдээ тунаад ундаг. Тийм байсан. Тэр жил нэг Даваатараас нэг зөрсөн. Хин Соронзон болд намайг аваад дөрөвт үлдээд Даваатар Санжирах 2 тунаад. Тэгээ Санжирах маань Даваатарыг тавиад тэгээ би тэр барилдаанд Даваатараас зөрж нэг төрөө авчихсан. Ер нь тэр жил олон Даваатар дуусаа. Даваатартай барилдах төстэй үгүй. Яг яаж унаад байдаг байсан. Тэгээд алдаагаа ер нь засаад цаа нэг ингэчүүл давчих юм байна гэдэг юм бас хүн чинь бодох л байлгүй. Тэрий чинь банкын л бодоод ингээд ундлаа тэглээгээл ах нараасаа асуун багш нараасаа зөвлөн тэгэл ер нь болж өгөхгүй л унаад байдаг гэсэн. Тэг ер нь давж исэн юм уу та? Би харцаг уснаас нь хойш нэг л удаа давчихсан. Бусд нь ус. Тэг олон усаа. Нэг удаа давчихсан. Нэг ингэж давдаг байж гэж бодож лээ. Ер нь бусд нь одоо Санжаа авраг мөнхөө таврагын тэртээ хүртэл таа чих л барилддаг байсан юм биш үү? Санжаа мөнхөө тавраг тэртээ барилдчихсан барилдчихсан. Эднэртээ тэгэл өгөө аваатаал барилдаал байдаг гэсэн. Санжаа аврагтаа бас их олон тунсан байлээ шүү. Би энэ өдлийн одоо энэ короногийн тэр хөл хорооны үеэр гээл тэгж яхад энэ аврагын барилдаанууд дээр ингээл зарим нэг барилдааны шүүгээл ингээл энэ тэндээс хүмүүстэй даваа оныхын харьцаа марцаг ингээл харьцуулаад харж яхад та их олон тундаг байсан юм байна. Тэр нэг 2010 он гараал Санжаа аврагч нэг хэсэг хүн дундхан байлаа нэг баахан олон дараал төрүүлээгүй. Тэгээд тэнд одоо 8 төрүүлэхэд дунд нь нэг завсар орсон 3-ын даваанд томж та хайж исэн юм байна. Тэгси. Тэр чинь намайг бас л амархан хайж чинь л гэж бодсон баг. Бид тэр тунаад бярдаад нэг нааж наагаад хөөгдөг байхгүй. Тэрэн дээр нь би цаашаа давж гисгээд хөмөрцсөн. Тэгээ хайчихсан. Тэгээд тэрнээс хойш чинь Санжаа зэрэг даахаар бүхөргөнд одоо нэг сайн барилж байгаа хүмүүс нэг тунахаар шуугаад байдаг юм шиг. Энэ тиймэрхүү уур амьсгал ордог болсон байсан шүү. Санжаа сангисрын тунлаа гэхээр хүмүүс алга тушаад тэгээд бас тэр нь чинь бас орон тий. Өөрөө тэгэл барилддаг байлаа. Төрийн наадамд ч гэсэн бид 6-гийн даван тунж ил байсан. Бүх зэргийн наадам тунсан. Тийм бүх зэргийн наадам 4 төлөлтөд тунсан. 4-ийн нуграан дээр нэг таарж исэн. 4-ийн нуграан таарахтаа хайж исэн. 4 үлдээ тунсан. Тэр жилээ очижсэн. Аврагч тэгээ бяртаа шүү дээ. Бяртаа бас эвгүй наан. Тэгээ хоёр бяртаа хүн тулчаар юм ямар байдгийг.
Миний ярьж гэж явах хэрэгтэй. Тэгэл хөргөн насалдаг л байсан. Өмнөөс нь. Ер нь төр данстай бүх болох гэж бас хэдэн жил зүтгэсэн баг тийм ээ. Одоо ночин болохоос өмнө Баасан дор заанд л ихэд одоо Улсын наадамд 2 удаа унсан байх жишээ нь. Энэ хугацаанд ер нь бас амаргүй байсан уу? Би чинь 5 жил барилдаж чинь болсон. Баасан дор заанд 2-ын даваанд нэг унаад 4-ийн даваанд нэг унаад. 4-ийн даваанд унахтаа бас тэр жил ч бас бэлтгэл сургууль сайн байсан. Ер нь л нэг улсын зал авчих болов гэж авчихсан гэсэн хүсэл мөрөөдөл тээж ирсэн. Тэгээд 4-ийн даваанд сугдаал шилдэж яваа сугдсан. Сугдаа мөш гисэн чинь зөрүүлж ингэж талбаны араас ингэж барьж байгаа дарж унаагаад. 2 гар мар болсон. Амар өд юм байна л гэж бодтал гэртээ харсан да. Сугдах гал цаач нь ухс идэг. Тэгээд сугдааг нь өгсөн. Нэг дээшээ сугдах гал нэг хүн нэг огших гал нэг доош ингэдэг штеп. Тэр хүчин дагуулаад ганцхан дарцсан тэгэл хаашаа суудсан. Бид тэр жил чи бол цал авал авчна гэсэн итгэлтэй л байсан. Баасан дор заантай даарчлаад яах вэ сайхан барилдана. Ерөн л ажиж гин гэсэн сэтгэлтэй л гарсан шүү дээ. Тэгэл гарангуудаа шилдээл сугдаал 2 сугаа аваад мушигсан чинь зөрүүлж ингэ дараад ножигт л тарсан. Тэгээд бэлтгэл сургалтаас айкулстаас томзолтой өгснөр чи юм байд юм байна л гэсэн. Даалгавар аваад харж ирсэн та. Ганбатарсланд ч бас нэг унтсан байх шүү те. Тий. Ганбатарсланд бас 4 дээр унжсэн. Ганбатарсланд ер нь сэрүүнээс барилчих хүсэлтэй байгаад байсан би. Залгуул тэртээ тэргүй ярдуулна гэд бодсон. Тэгсэн засуул масуул одоо заган сараа гол ер нь тэгэл нэг мэдсэн цаг болчихсон. Сэрүүнээс ганц нэг хөөрсөн л баг. Тэгээ ер нь болж игэл шугтчихсан гэж бодож ирсэн. Тэр мэр хийж чадлаггүй тэгэл золгоол эхний золгоогоор л мордуулаад буусан да. Их бэртэй байсан. Тэгээ 2011 оны одоо улс өвсглийн 90 жилийн он баярын наадамд одоо 5 давж төр данстай бүх болсон. Энэ жилийн бэлтгэл сургуулаа ер нь яаж базааж, тухайн жилийн наадамд ер нь яаж барилдаж цолон дүрж ив та. Тэгээд тэр жил бас нутгийнхантайгаа бэлтгэл гарцсан. Бас одоо улсын зал хүчүүдийн тоонд нэлээд дээгүүр нэр маань зохиод байсан. Өөрөө ч нэг бас авчиндаа гэсэн ихтгэл үнэмшилтэй бэлтгэл сургалт хийж ийсэн. Тэгэл 5-ын даваанд Үйдэнгийн Арслан Отхон Батагтайгаа тунаал. Тэгэл ачин цалны усгаар алхсан да. За хоёул тэр одоогоос ч одоо 90 жилийн гэдэг чинь 11 жил өнгөрсөн байж тийм ээ начин баснаас хойш. Тэр нэг төрийн золны усаг алхсан давааг бас хоёул нэг дурсаад харъя тийм ээ. За тэгье. 자, 소득은이 벌써 더러운 샤카타타 드마켄 고츠야 오브랑가임긴 다락스마레 더브랑가임긴 자그다긴 가츠르 형고도 유치도 모켄데 비체 막스로 핀부 가임긴 가르슨 생수릉 아임긴 가르슨 어떤 바트라 다우다부치 몽고도시 나친 소득이 벌써 간거다 어떤 바트라 다우다부치 몽고도시 나친 소득이 벌써 간거다. За ингээд одоо нэг төрийнхөө наадамд бас нэг олон жил барилдсан нэг хүн тав даваал тугаан тойрох агшин ер нь хүнд ямар бодогдд юм. Тэр л одоо сүгээр хэлшгүй сайхан мэдрэмж сайхан байсан. Гэтэ би ерөнхийдөө тэр жилийн улсын наадамд дэм сэтгэл хөөрөл багтаа байсан. Ягаад ч юм мэдэхгүй их багтаа байсан. Тэгэл магадгүй 6-7-гийн даваа гэж л бодож ирсэн болов гэж бодоод итгэв. Тэр би начин болоод актер баярлаа ч манай аав ээж чинь их актер намайг начин боллоо гэж баярлж уйлж нэтэрэ болоогүй байх гэж бодоод итгэв. Тэгэл 6-гийн даваанд хүн болгон л одоо чи начин болно 6-гийн даваанд санжаа дамтай тонно гэж хэлдэг. За тонооныхаа барил 6-гийн даваагийн барилдаа л гэж хүмүүс их ярьдаг байсан. Тэгэл нэрээ чи сайн барилдаад байсан санжаа тэрийг ер нь хүн юу авчихгүй болов. 2 аймгийн Арслан золдонд харуул бид хоёр л нугарч магадгүй гэсэн бодолтой л байдаг гэсэн. Тэгэл намсаар л бид тэр тонсон да. Тэгэл барилдаа нэлээд хүсэх гэсэн барилдаа болоод би барьд сонгоол дараа л 50 дахтаа заадаа тавьж байгаа юм чинь гэл нөгөө төл дээр нь чи мордоод хөл алдаал тэгэл унсан байт. Яг Үйдэнгийн улсад аргагүй сайхан барилдаад төрийн наадмын бас 5-6-гийн даваанд тунцлаа тийм ээ.
Тэгээд санжаад амтаа заа сайн барилдаж дөрвөлээрээ гайл дахин өгсөн. Тэгээд манай хүн заам боллоо. Тэгсэн төржилтэй. Тэгсэн. Үеийнгийн хоёр хүн бас барилдаад нэгэнд авчаад ингээ хоорондоо биеиндээ амжилт гэсэн бас тэргэлдээд ингээд салж явах их гоё харагддаг шүү дээ. Тэгээ гоё харагдах хүндээж гоё харагддаг шүү. Намайг наадмын дараа бас нутгийн нэг 2 3 ахнаар намайг тэгжсэн. Чи одоо тэгж хүч гаргаж барилдчаад санжаад амбыг тэрж аваад амжилт хүсээд байлаа. Тэр чинь буруу шүү гэдэг тийм. Яагаад тэгдэг гэсэн чинь. Би чи одоо хор шар гэж байдаг юм уу? Чи бүхэн чинь тийм хор шартай байж. Би бол одоо сар буруу санаагүй шүү. Миний найз сайхан барилдаараа гэж төвлөдөж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай нутгийн нэг 2 3 ахнаар тэгжсэн чи унчаал тэгэл хүн төврээ зогсож байдаг. Чамд хор шар гэж байдаг юм. Бүх улсууд тэгж хэлж байгаа юм. Гэхдээ нэг гөөг бүх хүмүүс биш. Өдөө нэг дотор нэг ахнаар сууж байгаа тэгж хэлсэн. Тэгээ зарим нь бол аажуудыг харуулаад тэрж байгаа шүү дээ. Зарим нь тэрж болохгүй. Чи хор шар гэж дэндүү мүү анжи хор шартай байх хэрэгтэй залуу юм. Тэгээд хүмүүс харддаг юм шиг л. Тэгээд тухайн үед одоо та тэртээ тэргүй одоо таарна гэдгийг бол тунна гэдгийг мэдчихсэн хүн бас нэг нөөц юмтай л ирсэн байлгүй дээ. Ер нь юу бэлдэж ирсэн та тэнд. Тэгээ би ер нь зүүн давхар залгаан дээрээс нэг явж үзнэ гэ. Тэгэл барьцангаагаар шийдэгдэх болов гэж бодчихсон. Сэрүүнээс нэг санжаагийн нааж тиймэрхүү үлэмхэнд норчихгүй бол бид тэр золгоноос бол би ерөнхийдөө бол унчихгүй ер нь хайчих болов гэсэн бодолтой. Зүүн давхраас л би нэг юм бэлдээсэн. Тэрийг хийж үзсэн тэгээд ороогүй. Санжаад амч вертаа байсан. Тэгээс тэр цолыг санжаад ам дээр өдөр авах хувьтай байсан тийм ээ. Болов. Тэгэл би зүүн давхраас явна гэж тооцоолж исэн их маань талаар болоо. Тэгэл барьц сонгосон. Барьц сонгон дээр би тэр чинь нэлээ бас цаг явуулдаг шүү дээ. Яа тэр гол удаад байсан шалтгаан юу байдгийг. Тэгэл барьцны нэгэндээ давуу байдал өгчгүй. Хоёр тэнцүүгүй хүн чинь биенээс нэг нь илүү давуу байдлаар барьц авчих юм бол бас эвгүй тийм ээ. Барилдаа яаж ирэхгүй. Тэгэл бас давуу байдал үүсэхгүй. Тэгэл аюулан л тэгэл барьцны тэмцэл хийчих шүү дээ. Зүгээр харж байгаад бол бид тэр барьцан дээр маргаад байгаа юм шиг мөртлөнгөд жаасар их хүч юу яваалах юм л та. Тэгээд их хүч гаргасан байлээ. Тэгээд зүйлд нь допингийн контрол өгөөд нэг дээд 2 дахь руу шатаад гард юм л. Шууд намайг чинь онцол өрөөд ирсэн чинь нэг хүн ирэл дагуулаад явцсан. Тэгээд тэр 2 дахь руу шатаад гарахад бол нэлээд зовцсон гэдгийг тэгэхэд мэдсэн шүү. Таны одоо тэр начин цолондоо сайхан дүүрж сайн барилдажсэний нэг жишээ бол одоо энэ сар шинийн барилдаан байна тийм ээ. 2012 оны бах цагаан сарын барилдаан та их шүүгийн дөрөвт үлдэж мөнх таврагад дахин буулгаж исэн үе бий. За гарын нургаж урдуур өндөрчгүй идэглээ. Улсын гард Ганбаатар хонгодлоо. Өвөрөнгө аймгийн дарагт Мариа Өвөрөнгө аймгийн цагдаагийн газар Макс Группийн бүх Монгол улсын чин сангисран улсын гард баяр жавхлангаар дөрөв давлаа. Улсын засварын зам болтоо улсын чин сангисран зүүн талд авирлаад дуудлаа зүүн талд мошиглаа. За сангисран хараарагшаад мордо хөмөрлөө. За сангисран суглаад мордлоо. За хоёр суугаар нь цай өгөлгүй мордлоо дос хоёр заныг хоошоо марг гიშгүүлсэнгүүгээр мордчихлоо. Өвөрөнгө аймгийн дарагт Мариа Өвөрөнгө аймгийн цагдаагийн газар Макс Группийн бүх Монгол улсын чин сангисран улсын зан өсгөөрөөр 6 давж шөвгийн 4 шалгарч үлдлээ. За хоёр суугаар нь огшоож харцагдаа тэндээс мордоод авсан. За хоёр хэн барилгын давтар улсын сангисран бочвол мордоо шууд мушгсан. Аялал барьсанс мордсон. Тэн дээр нь мөнгө тавраг мушгсан. За иймэрхүү барилдаан болж та одоо хөлийн цэцүүд ямар хөө шийдвэр гаргах нь вэ? Мордон дээр тун сайхан мэдээж бас дагуулж мушгсан байх шүү улсын явраг мөгкот. Таны дохоо бол цаана ялч хөдрөл өрцсөн юм байна тий. Толгой хоёрыг одоо хэний дөрөв жүрж үү гэдгийг харах хэрэгтэй. Тэгээ би нэг дахиулждаг юм болоо их ойрхон туссан даа л гэж бодоод байсан. Тэгээд чи унсан байна гэхээр тэгэл өгсөн дөө. Тэрээс уулын та дахиулчих гээд аврагыг барилчих гээд ингээ гараа өргөд бардаас нь төгсөөд тий. Аварчих гээд бас авраг барьж авч байгаа юм чинь хайчигээд бариад авч магадгүй гэдэг нэг ингээ очсон. Би давцаа байж шийдвэрээ сонсох гэсэн. Тэгээ шийдвэр сонссон би наваг унсан гэсэн. Тэгэл яг унтсан юм чи тийм. Үгүй тэнгийнхаа яг л сайхан досрон зэн өсгөө заа ингээ сайчуудыг хаж гарч ирсэн юм шиг таач болно. Тий. Баяр цохлон гард чинь бас тэр жилийн гард болцсон жил нь шүү дээ. Тий. Тантай нэг наадамд гард болсон. Тий. Тэгээ ер нь энэ
Цагаан сарын барилдаанд тэгэл тухайн үед одоо ингээл золгоо тэгэл айлаар орохоор ингээл хүн болгон баяр хүргээл тэгдэг ч юм уу тийм үү. Тэр чин төрүүлсэн гэлтгөл бас дэшэн барилдчихар чин сайхан шүү дээ. Тэр чин маргааш нь цагаан сараар айл анраараар нахт өдрөл төрөсөөр нөгөө сайн барилдсан шүү, сайхан байсан шүү. Хэвээ үзэх юмтай сайхан битүүрлээ гэл чи бас сайхан шүү дээ тий. Бас нэг аав ээж ахт өдрөл төрөсөөр бас баярлуулад сайхан битүүрүүлж чадчихтэйгээд бас нэг цагаан сарын барилдааны чинь тэгээд одоо нөгөө бүх сонирхдаггүй хөгшин залуу бүгдээрээ л өссөн үсэг үзээ сууж идэг тийм тий. Уур амьсгал их гоё байдаг. Ялангуяа тэр өдөөнийхэн бол тэгээд айлаа хэсэл ингээл нөгөө бүхийн сонино яриад ингээл явж их нэг сонирн байдаг гэсэн чинь байгаа. Тий. Хөдөөний цагаан сар ч сайхан шүү дээ. Би ч ер нь аймаг арслан байхдаа энэ барилдчаал шөнөө гараал аав ээж дээрээ чинь өглөө ирнэ удчихдаг гэсэн шүү. Өдөө тэгээд өдөөний аав ээж ах トゥ өдрөл төрөс аав ээж дээрээ байгаа хүмүүс тэнд их гоё. Тэгээд би чинь барилд дууслаад бол тэгэл тавьдаг. Тэгээд одоо энэ улсын начин болсноос хойш өөрийг чинь хүмүүс ер нь их сайхан том цолонд хүрэх байх гэж их хардаг байсан баг. Та өөрөө ч бас том цолонд зүтгэж явсан баг. Одоо харамсалтай нь өнөөдрийн хүртэл та өрийн наадамд дахин шүүгэрж хараахан чадаагүй л явна. Ер нь яг юунаас болсон бэ? Тий, би ч яг начин болоод за одоо ер нь дараагийн цолыг төлөө бэлтгэл сургалт хийх хэрэгтэй байна. Бас болчмоор юм шиг санагдаад бэлтгэл хийж ийсэн. Үедэнгийнхэн ч сайн барилдаад байсан. Тэгэл ер нь бэлтгэл сайн хийжээвэл сайн бохол чинь сайн том цолон төрнө гэж бодоод бэлтгэл сургалтаа хийгээлээс нэг мэдсэн л начин цолтойгоо 2-3 жил болчихсон. Тэгээ хүмүүс ч одоо чи яагаад ингэ сайн барилж ийсэн юм уу байгаад байна гэд хэлдэг. Юунаас болов гэд яжилж байгаа ч байдаг хүмүүс хэлдэг. Янз бүрийн байдлаар асуудаг гэсэн. Тэгээд найз нөхдөд маань ч одоо ер нь сайн байх үедээ үнэхээр сайн байсан. Тэр үедээ дофин хэргэлдэг байсан уу? Одоо юу гинүүдийг хэлчих. Одоо үнэхээр сайн байсан. Гоё нэг гоё байсан даа гэл. Тэгээд хамгийн хэцүү юм л тэр хүмүүс чи сайн байсан. Одоо яагаад муу уралдаад байна? Дофин асуудалтай оролцдог байсан уу? Хийж гад болцсон уу эсвэл дофин хэрэглэхээ болцсон чи юм уу байна уу? Бэртлэгэмтэл гэдэг юм чинь үний ерөөсө сайн барилдыг бодоод байсан ч тэндээс чинь бас болдгоо. Би ч одоо 13 он нуруугаан бэртээгээл тэгэл хөлөө бэртээгээл ер нь бэртлээ ингээ явсаар бол гэдэг хөрсөж байгаа шүү дээ. Энэ жил бас бэртлэгэмтэл арай гайгүй бас бэлтгэлээ ачаал даагаад ингээ бэлтгэлийгээд байгаа. Тэгээ би найз надтай хэлж ирсэн. Ер нь манай найз нар их хоргоогоод дофинг хийдэг байсан уу гэж нэг дофингийн асуудал гарахаар ярьдаг ингэдэг. Тэгээ би хэсэг найзууд хэлсэн. Манай ээж тэгэхэд бас том хагалгаанд орцсон би хаана сайнгүй муу байсан. Манай найзууд бүгд мэдчихсэн. Ээж юм бас тийм байна гэл. Тэгээ дофинг асуудал яриад намайг шалгаагаад хаар байдаг гэсэн. За найз нь бол дофинг бүгд холбогдож үзээгүй. Та нар итгэнэ үү байна өөрснөө л яав ээжийнхаа нэрээр дангаргалъя гэдэгс. Одоо ээжийнхээ нэрийг би муу хад одоо тийм юмд холбогдсон хүн бол одоо тэгээд хэлээ сууж гэж байхгүй ч тийм. Тийм бардам тийм ээ. Тий. Бас нэг харсан таван дангэр гэж байна тий. Яаж ч одоо чи нэг муу юм хийчихэл ээжийнхээ нэрээр дангаргалж чадахгүй ч юм тийм ээ. Тэгээ би найз нартай тэгж хэлсэн тэгсэн манай найз нар тэр тухай дахиж ерөөсөө яриаггүй. Тэгээд тэр талыг нэг талд нь гаргасан. Одоо надаас асууя. Тэгэж асуухыг хүсэж байгаа бас олон хүн байж магадгүй тийм ээ. Тэгээд үнэхээр тэгээд дофингтаас холбогдсон байж байгаа одоо муу уралдаад байна уу гэж боддог хүмүүс байж магадгүй. Тэгээд би найз нартай тийм хариулт хэлсэн. Тэгээд манай найз нар одоо за тэр тухай дахиж ярихгүй гэл ингээл одоо ярихгүй л байна. Хамгийн муухай юм л одоо чи сайн барилддаг гэсэн мэж одоо яагаад муу барилдаад байна гэд бүр бэртлэгэмтэлтэй ингээ болохгүй байна. Бэлтгэлээ хийж байгаа чи ерөөсөө бэлтгэлээ хийхгүй байна уу? Ингээд байгаа бүр хэцүү үү. Хамгийн хэцүү. Тэрнээс одоо яг залуу барилдаж явах сайн барилж ийсэн. Одоо муу барилж байгаа тий. Тэгэхээр хүмүүс тэгж асуугаад байх нь хэцүү үү надад.
Жаахан ингээд нөө бэлтгэмтлээс болоод уналтанд орсон байхад хүн тийм хэлээд хүнд их эмзэг тусч байна л да тий. Эмзэг хэцүү штэ. Тэгээ одоо ер нь тэгээд заалны барилдаан болоод гэртээ бэртэлтэй ингээд нэг ганц нэг барилдаа өнчгөрс амар хэцүү штэ. Миний одоо хийж чадах юм чинь барилдах байхгүй. Миний дор сонирхол чинь одоо барилдах. Гэртээ бүх үзээд гэртээ амраад гэртээ бүх үзэх шиг аим шиг юм байхгүй штэ. Бүхэнд. Тэгэхээр Батцангил Арслан Баян онгорын одоо аймгийн Арслан Батцангилтэй та одоо оюутан ах үзэгтэй залуу хөх байхдаа тэр хамт амьдардаг байсан гэд ярьж исэн. Тэрийг нэг яриач. Тий, Батцангил дээр оюутан байхад хамт амьдардаг хажуу өрөөдөрөөс хоёулахна амьдардаг гэсэн. Тэгэл бид тэр үед бол тэгж хүмүүстэй бонг мэдгүй шүү дээ бид хоёулаа залуу хүүхдүүд. Тэгэхэд манай зинглээс тэгдэг үсгс. Манай нутгийнхан жөөрийг нь нутгийнхан бүгдүүд одоо анги сүрэн сайн барилдаад энэ юу хэрглэж байна? Юу өдөж ууж байна? Тэгээд эдний бүгдийн эзгүй агуурн чомдааны нэг уудлаа таач. Наад чи юм хэрглэж хэлвэж таараа. Заавал. Гэт манай хүн тэгсэн. Манай хүн тэгсэн юу тийм хэрэглэхтэй юм одоо бид хоёр бандангаа хийж идэл хоёлаа гэртээ дүрсэн гэдэг л байдаг шүү дээ. Өө энэ чинь тарай мараа хийсэн сөрөмөр байна уу? Зүүнээ сөрөмөр байна уу чи хамт байдаг хүн үддэх мэддэг. Би бүр шалгадаг байсан гэж саяхан хэлсэн надад. Чи тэгээд тэр үед надад хэлж яахгүй яасан чи гэдгсэн. Тэр үед бас сайн барилж байгаа хүн сэтгэлд юм хийчих юм болов уу маань юм хэлдэг байсан. Харин надад хэлий. Чамайг тэгж харддаг байсан. Чи нэлээд хардталтан дотор явж байгаа цол авсан. Нэлээд одоогоор чамайг харддаг байх гэд. Манай хүн тэгсэн. Тэгэхээр би гайхчихсан. Тэгээд одоо ингээд хамгийн гоё юм нь өөрөө хэрглэж хийгээгүй учраас нүур бард байх юм да тий. Тий. Хийцэн бол одоо тэр үгдийг ингэж өгөөсгээд суух нүур надад байх. Бардам хэлж чадахгүй шүү дээ. Эцэг ихээр дангаргалаа сууж байгаа гэж тий. Одоо бас аргаан барсан хүний шинж байгаа шүү дээ тий. Тэгтээ одоо аавынхаа нэрээр тангаргалыг гэдэг чинь бас нэг аргаан бараал нэг юу гэж хэлэх үү эднэрт ингээд хэлчихвэл нэг ойлгох юм бол гэсэн нэг аргаан барсан хүн нэг хэлж байгаа хэлдэг байгаа шүү дээ тий. Нэр нь ял хүмүүс их тэгж асууд юм уу тэгээд яагаад чи сайн байсан яагаад мөрлж чинь веб бэлтгэмжтэй одоо ингээд бэлтгэл хийхгүй байна уу эсвэл яасан нэг шалтгаан байна даа гэд тэгээд инээж минийгээд байх шээ заавал нэг юмтай холбохгүй тий холбохгүй хардаад л тэгээд хардахын ч бас хардахгүй байхын ч эцэс алгалдаа өнөөдөр Монгол бүхэд бол энэ допинг гэдэг юм их хавтгаарцсан одоо тэгээд шинжилгээ авсан чи илэржил байна аваагүй ч бие бинийгээ хэргэлдэг гэл ингээд гадуур үнэн худлаа мэддэхгүй дам цуурхал ярианууд их явж байна. Тэгээ энэ их цуурхал ярианаас Монгол бүхийн нэр хүнд ус унаад байгаа. Сая явцсан шинжилгээ авлаа гэхэд 5 бүхөөс илэрлээгээл хүмүүс хэсэг цуурсан шүү дээ. Тэр чинь асал надтай адилхан л ойлголттой хүмүүс ингээл цуураал яриад ингээд байгаа байхгүй. 3-ын дарчлаа гээл. Үнэхээр дарсан юм байдгүй л байлгүй дээ. Би бол гэж боддоо шүү дээ. Үнэхээр гарсны надад шударгаар 2 залуу гарсан байна. Тэгэл зарлалаа 3-ын нараа дарчаагүй байлгүй тэгээ би бодож байгаа. Тэгээ хүмүүс бол одоо ингээл яг л над шиг ойлголттой хэрнээл 5 гарсан гинлээ 3-ын дарсан гинлээ гэл амар мэддэг бүрөөсөө нэг чинь баримттай юм ярьж байгаа юм шиг ярьдаг хүмүүс байна шүү дээ. Тэр хүмүүсээс л болж одоо Монгол бүхийн нэр хүнд унаад байгаа болох гэж боддог. Та ер нь нэг өөрөө бол би нэг тим цол авчих юмсан гэж боддог байв. Би ч одоо их л том цол аавна гэж өсөж мөрөөдөл ер нь авчиж болмоор ч юм шиг бэлтгэл сургалт хийдэг байсан. Тэгэл бэлтгэл сургалт хийгээл хүмүүсийн гар чангараал байдаг би сулраал байдаг. Энэ бэлтгэл нь болохгүй байна. Бэлтгэл өшөө хэлвэ сайн хийх хэрэгтэй байна гэж бэлтгэлээ хийгээд байдаг. Тэгж явсаар байгаа л тэгэл одоо бол нэг баталчихсан гэсэн л одоо бодолтой үлдчихэж шүү дээ. Тохой залуу идэх үедээ бол одоо дэшээ сайн барил төрийн наадмын дөрөв зүрлүүл очиж барилдахсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй л бэлтгэл сургалтыг хийдэг байлаа. Ер нь очиж болов гэж бодоод идэгс. Тэгэл төрийн наадам гэдэг ямар хатуу тийм ээ. Хүссэн тэр том золонд хүрдэг үү гэдгийг л би юм ухадрал мэдрээл явчихна. Бас бэлтгэл сургалт бол одоо муу хийсэн гэж бол өөрийгөө хэлэхгүй. Бас нэг бэлтгэлийн цагаас би одоо ер нь гоцорж орж исэн одоо ер нь байхгүй. Ер нь бол цагаан барьдаг. Бэлтгэл өдрийн бэлтгэл тасалж ер нь үзээгүй. Тэгэл явсан. Тэгэл бэлтгэл сайн хийснээр
том золонд хүрдэг юм шиг. Тэгээ ер нь их зөв хийсэн зөв техник тавтаж бас нэг зөв өөрийгөө онцлог тааруулж бэлтгэл хийсэн хүмүүс л гайгүй барилддаг. Би ч бас нэлээд их бэлтгэлээ ихтүүлж байгаа жоохон цөмрөөд наадмын бэлтгэл дээр ороод ирсэн байж багтгүй л гэж өөрийгөө дүгнэт гэдэг. Аа. Наадмаар нэг сайхан барилдчмаар орсон наадам ер нь цөөх шүү. Тийм үү. Одоо нэг начин буснаас хойш ер нь арай нэг дөнгөөр орсон. За тэнд л нэг гайгүй барилдчих байсан юм да гэд хэлвэл одоо айл наадам. Би Бацуур аврагыг төрүүлдэг жил 4-5 таарсан. Тэгэхэд би бас бэлтгэл аваагүй сэтгэл зүйн ер нь гайгүй байхад байсан. 14 онд уу? Тий. Тэгээ бас жилүүд нь ер нь цөмөрдсөн. За нэг л халгаж л очдөг. Ер нь цөмрүүлээд байсан гэж бодож. Тий одоо таны бэлтгэл сургалтыг одоо хэн удирдах тааруулж исэн тухай үед. Миний бэлтгэл сургалт одоо би ч одоо Гамбаа Арслан бол одоо миний багш начин болж байхад миний бэлтгэл сургалтыг тааруулж исэн. Тэгэл тэрнээс хойш ерөөдөө тэгэл нутгийн ах нар Жамбүр ахтараа би чинь начин болдог жилээ нэлээ бэлтгэл хийсэн. Аа. Дэвжин ордон дээр жилетийн бэлтгэл бас нэлээ хийсэн. Аа. Тэр бэлтгэл бас аштайхан зогссон. Тэгээд гав хоёр Арслангийнхаа удирдлагандаар бэлтгэл сургалтаа хийж ээлэдийг хөрсөн дээр. Ер нь одоо нэг аливаа юмд ус хүн өөрийгөө хурцалдаг шүү дээ тийм ээ ямар нэгэн хэлбэрээр. Та ер нь өөрийгөө ер нь яаж хурцалж сайхан барилдаж ийсэн бэ? Би ер нь 12 он 13 оны үед бол зааланд нэлийн гайгүй гараад гайгүй барилдаад байсан. Одоо өнгөнд барилдж байгаа хүмүүстэй ер нь нөгөө аваатай барилдаад байсан. Тэгээд нэг зааланд нэг төрүүлчих гэсэн хүсэл мөрөдөлтэй зааланд их ирсэндээ тэгээд ирж хэл дөрөвдүүлд нь үзүүрлэн төрүүлж чадаагүй дээ. Тэгээд өнөөдөр л нэг төрүүлчих гэсэн бодолтой л гэрээсэн гардаг нэг үе хэсэг үе байсан. Аа. Тэгээд одоо зааланд төрүүлж амжаагүй дээ. Хэд үзүүрлэв та? 3 үзүүрлсэн. Улсын аймагт. Шүвгийн 4, шүвгийн 8-д бол олон үлдсэн баг тий. Шүгүрсэн нэлээд шүгүрсэн. Үзүүрлэхдээ хинтэй үлдчихсэн одоо энд. Эрхэн баяр аврагтаа нэг үлдчихсэн. Тэгэхэд чинь би чинь бас гайгүй сайжуудыг хаяад бүрв сайхан содон мэднэрийг цуглаад үзүр дөрөнд эрхэн баяр аврагтаа дарсан. Эрхэн баяр аврагыг сугадаад мордсон. Мошгаад намайг нэлээд чанга болгож нэг үзүүрлж ирсэн. Нэлээд бас чанга болсон шүү тэгэхэд. Авраг яртай байсан. Яртай байсан. Тэр чинь дөрвөл Арслан байсан. Дараа тэр жилийн тэгээд авраг болсон. Тэр жил ч гойд байсан тий. Тэгсэн. Би сугдсан хөдөлгөөг. Тэгээд нэг засуучртай улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд өдөр түрүүнд задаал нэг төөлөндөө гээл гарсан. Тэгэл хөлөө нарийн шилбэрээ алдаал тэгэл. Унсан. Сүүлд мөнхөн үсгийн дээр Дөрвөн аймгийн золтой хөлдөд алтан уяг асан зүрл оноод зүрлжсэн. Одоо хоёр баасан хүү бид нар үлдчихсэн. Та хоёрын ярилцах цаг бол одоо үгээр өндөрлөж байна. Тэгээд би бас багасаа одоо бүх үзэж ингэж хөөрөн баясаж явах үед маань одоо ингэж сайхан барилдаж ийсэн. Бас барилдааны харах дуртай байсан. Бүх юм маань нэг бол одоо та тэгээд нэвтрүүлгийн маань Хамар төмөрлөн саатч тоорлох хүлээ авч сайхан ярилцсанд их баярлалаа. Тэгээд уртахгүй болох одоо ардын хувьсгалын 101 жилийн одоо сайхан барилдаарай. За ер нь бол одоо нэг цолоо баталчих гэсэн зорилготой юм байна. За магадгүй цааш нь сайхан цолоо ахиулаарай гэж танд өрөөх байна. За ерөөл дотор шиг. За энэ төчрөнд энэ бэлтгэл сургалт хийж сайхан амжилт гаргахад тусал дэмждэг Макс группийн хамт олон Хөрөнгө аймгийн Загдагийн газрын үйлдэлтгүн тэгээд аав ээж хань жилдээ баярлалаа. Тэгээд удахгүй болох 100-101 жилийн сайхан наацгаараа гэж Монгол хүмүүнд хэлмээр байна те. За тэр бол уцаахан оршуултгаа тэгээд нэвтрүүлгийн дур шамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй. За болсон уу? За. Яасан сая юу ярьч вэ? Баахан юм ярьчлаа. Айгүй шүү дээ. Айгүй. Чи тэгээд болохыг аваад болохгүй гэн дээ.
Айргийн дэрний хэрэг та. Айргийн муучгүй. Тэгэхээр хүмүүсийг даваарм лидер гэж нэг дор гэж ярихгүй л. Тэгээд багасаа айрг ууж өссөн. Энэ хэр айрг вэ? Энэ янз юм. Энд чинь яаж хадгалт юм бол гайхаад. Гэхдээ энэ тансаг айрг гэдэг одоо энэ айргийг ингэж үйлдвэрлэж ингэж савлж гаргадаг юм газар байдаг юм. Тэгээд одоо энэ сүлжээ дэлгүүрүүдээр зардаг СВ юм гэдэг. Тийм. Би ч нэг ууж үзэж байгаа юм. Би ч одоо айрыг савлаад дарна гэх юм бол нэг хачин хүчтэй юм байх юм болоод байсан чинь. Янз бүр юм шүү дээ. Нарийн сайхнаар байт юм бэл. Одоо тэгэл эн чи ер нь айрыг утахгүй гарлаа штэ. Шинэ айрагтай утахгүй залгах гэж.